Орчаагүй нэгэн тэхэн төрж хоёр дахь боломжоо авдаг түүхийг та олон сонссон байх. Гэхдээ энэ түүхийн аттай нэг нь хүмүүст хядгалсан дэлхийн хамгийн сүүлчийн дуу байсан гэвч та итгэх үү? Тэрээр жижигхэн төсгөнэрээ гэдэг хүү болон тэхэн төрөх бөгөөд утгагүй хүчрхэг болохын тулд бичтгэж хийн. Тэрээр академид ирсэх бөгөөд цааш юу болохыг хамтдаа олж мэддэгэ. Гэхдээ үүнээс өмнө түүхийг бүр эхнээс нь хөвшүүлжээ. Зөөнүүд агуу хүчээрээ хүмүүсийн зүрх сэтгэлийг өргөж айдас давтуулдаг байв. Энэ нь гарцаагүй тэдний гарынхад хүргэсэн юм. Өдөлгүй бүх луунуудаас ирдэг ганцхан самид үлджээ. Тэрээр амьдралынхаа сүүлчийн зорилгоо хүмүүсээс өшөө авахар сонгосон юм. Бүхий ч хүчээ дайчирсан ч тэрээр тооны хувьд илүү олон хүмүүст ялагдсан нэм өргөжжээ. Гэвч харанхуй нөмрөх үед түүнд дуу хоолой сонсогдож шинэ ихшил рүү хөтлөв. Хүмүүсийг үзэн яддаг байсан өнөө хүчрхэг улаан суу эцэгтэй ирсэн хайрсагт харчаагүй. Нэш хүүхдийн бид тань төрчөн тэр. Хүнд ингэж энгийнээр тэрврүүлэхин түүнийг уурдасан ч нисэх далавч давтлах өмсгүй төрс гарааш арчаагүй саруулцална. Жижигхэн алуучин машин эцэст нь гайснаа үнс болгодог байсан хамгийн хүчтэй улаан дүрсэн амьсгалаа гаргахаар шийджээ. Гэвч түүний чадах хамгийн дээд зүйл нь аавынхаа нүрдүү нүрэмж жаахан хий үржих төдий байв. Улаан сууны тэнгэрдэг амьсгал өртөө нүрэмашт болон хувирж тэрээр шид шигшрэг нь хаасныг хаж эхлэв. Дараа нь луу өрийн эцсийн бас хөвгөнд нь орохгүй болоод хүчтэй догшин ээжтэйгээ уулзав. Улаан луу хүртж энэ эмэгтэй уур хийзингээс эмэгч ээж нь түүнийг инхрээжт Рэ гэдэг шинэ нэрийг нь санаалав. Хүчрхэг улаан лууны хувьд ийм өрөвдөлтэй нэр нь доромжлож мэд санагдана. Тэр одоо жижигхэн байгаа ч өмнөх амьдарч нь тийм байгаагүй юм. Үүний зэрэгцээрээ дахин төрөх боломжтой баярчаалаа. Эцсийн эцэс тэр өөрийн төрөл зүйлийг нь хятсан бузар хүмүүсээс өшөөгөө авч чадхаар болов. Дотор хүн төрөлхнийг үзэн яа тасвэрлээ бадран. Зөө хүмүүсийн хүүс тэнтерхэн амлжээ. Түүнийг галзуу хүн шиг инээж байхад аав нь ямар гэж харсахгүй хүүхэд төрчөө гэж гайхаж эхлэв. Гэсэн ч түүний хүүхдийн дуугаар зунж хийж яхад эцэг гэх нь түүнийг асар ихээр хайрсаар байв. Тэгтэж түүний нойр нь хурж амаач хажигтай хөдөлгөж амжаагүй байтал унтаад өгөв. Рэ унтахаасаа өмнө хүмүүсийн төвчээр ямар өрөвдөлтэй болох тухай сүйчин удаа бодлоо. Дүр зураг сарирдэж Рэ арай том болж хүний амьдралаар амьдарч эхэлнэ. Гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөсөн дугны хугацаанд тэрээр эцэг эхийнхээ тухай илүү их зүйлийг мэдэж авчээ. Скарлетт Жек хоёр түүнийг хайр халамжаар өсгөж байв. Ээж нь үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй бөгөөд аав нь болцомшод биеэрээ түүний бишрлийг төрүүлдэг байв. Тасганыхан тэдний гэр бүлийг өргөж хүндэтгэж, илдээр хичээл тохор чадварыг нь мартдаг болохыг Рэ харжээ. Эндээс ч тэрээр адал явж хайгчдын талаар олж мэдэв. Жаахан суу ээж зүгээ мөсгөж, хоолныхын анхаарлыг нь татахыг хичээнэ. Өөрийнхөө хэрэгцээг мэддэг энэ ялт хүүхдийг хизээч харж байгаагүй. Тасганыхан үнд гайхширч байв. Тасганыхан хүүгийн эцэг ихтэйгээ огт адилгүй ер бүсийн улаан үсийг анзаарч эхлэв. Хэдэн өдрийн өмнө Рэ мөсгөнд улаан өнгөтэй болж ирснийг аав нь тайлбарлав. Энэ нь өдөггүй хүч чадал нь эргэж ирнэ гэж найдаж буй. Жижигхэн алуурчин машинд гайхалтай мэдээ байлаа. Хажирхалтай тасганыхан гэрээс нь гарахтаа түүний улаан өсний талаар эрхийгрээ сонсдог. Тэд энэ гэр бүлийг хараалцсан байж магадгүй гэж сэжиглэх бөгөөд энэ нь сүлжигч бяцханлог өөрийн оргаараа барахад хүргэв. Мэдээж тэрхүү орон түүнийг хор хөнөөлгүй амтан мэд үздэг. Эцэг эхтэн дах нөлөөлөхгүй байв. Өмнөх амьдралын хол доошиг бяцхан алуурчин машин хаалаа амт шиг идэж бүх зүйлийг замбараагүй болгоно. Тэднийг уурдуулах гэж хэдий хичээсэн ч аавынхаа нүр дүүшээсэн ч тэд түүнийг халамжилсаарч байв. Энэ хоёр хүн түүнийг хамгийн их хайрлах бөгөөд өмнө нь хизээч ийм хайрыг мэдэрч байсангүй. Хүчирхэг зууны хувьд энэ гэр бүлтэй хамт амьдрах нь тамшигч байлаа. Энэ дэлхийд адал явж хайгчд ховор бөгөөд Рэ нэгэн шидтэн байсан бүс чавар тохиолдол байв. Хэрэв ирээдүйд лууны хүч болох хамгийн хүчтэй шидийг эзэншүүл өшөөгөө авахд илүү хялбар болно гэж лөхүү тунгаан. Цаг хугацаа өнгөрч Рэ 2 нас хүрлээ. Энэ насанд хүрсэн хүүхэд бүр шидтийн чадварыг шалгах сорилт орох боломжтой болдог. Өнөөдөр бол Рэ өөртөө манай энергийн хүч байгаа эсхийг үзэх өдөр юм. Жи тэдэнд амжилт төсөн гараад алах бөгөөд Рэ эжийнхээ гарнаас зурж тэд морин тэргээр явцгаана. Улаан лууны хувилгаан шидтний өөр өдөн болон төрсөн тул тэрээр шалгалтыг гарцаагүй давж шидээс сэргээ үл хинж түүнийг зөксөж чадахгүй гэж хүүхөрн. Өдөлгүй тэд хотод ирж улаан өстөхөө үндснийхаа дараа санааж зөвхөн энэ сул дараа хүний биед санаа зовох хэрэгтэй гэж бодно. Скарлетт түүнийг хөл хөдөлгөөнтэй төв цахаар очиж явах үед Рэ адал явж хайгчид өндөр зэрэглэлийн аратны болор зарч байгаа гэж хэлнэ. Энэ үеэр нэгэн гуйл хоцын адал явж хайгчаас хоолгойход тэр гуйл хоцныг өшгөлж бизнесний сад болохгүй байхыг анхааруулв. Хүмүүс гуйл хоцныг азгүйгээ хаж байхад үүнийг харж исэн дэрийн хүмүүс бие биенээ дорд үзэж цол дорой нэгнээ шаалдаг хിവэрэ байгааг анзаарна. Тэрээр цол дорой хүмүүсийг хамгаалахыг өөрийн үүрэг гэж үзэн шаргууж ирсэн ч эцэст нь бүтлгүйдсэн лууны өмнөх хандралаа дурсдаг. Тэрээр дурсамжаасаа сарж тэд эцэст нь шийд саржтын ролон тактемид хүрч ирэв. Тэнд нэрээ дуудуулахыг хүлээсэн мөрт дараа л үссэн байлаа. Рэ өөрийн ээжийг догтлон хүлээж явах
явахдаа шалгалтандаа тэнцээгүй улмаас ууж би хүүхдүүдийг гэрийн тавнаас харав. Нэг хүүхэд шудраг бос байна гэж уйлахад дөө хүү түүнийг тэнэг гэж дуудаад энэ дэлхийн өргөж шудраг бос байсаар ирсэн гэж бодно. Хэсэг хугацааны дараа тэрээр ээжийнхээ гар дээр амрах бөгөөд Рэй талан гэж нэрийг нь дуудахад түүний ээж ичээ. Шидлэгч Рэйг дуудаж ээжт нь хүүгийнхээ гарыг болор бөмбөлөөр тавхыг зааварсав. Хэрэв хүүхэд шидийн чадвартай бол болор гэвсдэх бөгөөд гэвсийн өнгө нь ямар махбодын чадвартай гэж хэн гэж тэр тайлбарсав. Хүү болор бөмбөлөөр хараа тавихаар догтлон санаахта хүчирхэг улаан сууг би харуулж бүгдийг алмааруулна гэж найдажээ. Тэрээр өөртөө итгэвчтэйгээр болор гэвсдэхийг хүсэж зөөгийн хувьд бүх төрлийн шидийг эзэмсэн гэж бодно. Гинт Скарлетт тэр татан уйлж хүү ээжийнхээ нүрээр нүрэн сорсхийг харав. Рэй цочиртж ээж нь түүний шидийн авьяасыг гайхсан эсвэл өөртөө найзлах махбодтой дагаад баярсандаа уурж гин гэж бодов. Гэвч болор бөмбөлөг огт гэвсдэггүй байгааг анзаа мөхцөө тэрээр бодлоо таслав. Энэ үед хөрсөн шидтэн түүнийг оржоор тасарч Рэй шидийн чадвар байхгүй гэдгийг урам хугарсан байдалтай тулгав. Үүнийг сонсоод бяцхан хүү сандарч өмнөх амьдралдаа хамгийн хүчтэй улаан суу байсан авлаа шитгүүлөө гэж хижүүрхэн нутахгүй хэрэг гэж дотроо гайхна. Скарлетт өөрөө энэ академид төгссөн тул шидтэнгээс өндөө итгэвчтэй байгаа эсхийг лавлан асуув. Гэвч өөр нь хөрснөрөө шидтнийг буруутаж энэ тэнэг болор бөмбөлөг иргэрсэн байна. Химэн жижигхэн гараараа цохиж ихсв. Шидтэн тэр дараа өнөөх болорыг авлаа. Тэгээд тэр үүнд хийж чадах зүйлаалах гэж хэлв. Гэвч өвгөн зөөгийн нэр төрөл талцсан бололтой. Уурсан хүү сасараа нулимж шидтэн түүнийг эд шидийн өдөртөгч гэдгийг мэдж байгаа басуу гэж гайхна. Манай хүү уурж бухимсандаа өвгөний урт сахлаас цулгааж сахлыг нь зулгаана. Шидтнийг хотлоо хэлж тэднийг хурхан тул ээжээс нь өөрийн чадвараа нууж байна гэж тэр таамаглав. Скарлетт сандарч хүүгээ загсаахыг хичээхэд рай галзуурсан мэд сахлаас нь өргөжлүүлэн зулгаасаар байв. Жижигхэн хүү өөрөө эд шид боломжоогийн тухай бүгдийг мэддэг. Учраас эд шидийн авьяасгүй байна гэж өнгөв. Химэн тунгаан бодно. Түнчлэн домогтлоо хот дүрээ олсныхоо дараа эд шид мэдэхгүй байна гэдэг үнэхээр инээдтэй хэрэг гэж тэр бодов. Тэр ихтэй гэрл дүүгээ буцах зандараа олон хүн арсныхын төлөө тэнгэр өөрийн шид бичэн гэж таамаглав. Гэвч эцэст нь шидхүүлэх байсан бас хойд дүрээ очиж төрхийн утга учир юу байсныг гайхан толгойн ирхэн. Гэвч дараа нь түүний толгойд нэг зүйл зурс хийж нөхцөл байдлыг ойлгох шиг болов. Манай хүү тэнгэр өөрийг нь төшөж байна гэж дүгнээд хэрв шидтэн бач чадахгүй бол өшөөгөө авах өөр арга олох хэрэгтэй гэж үзв. Дараа нь ширээний ард бүгд хоолж явах үед Рэй уруугаа ширтэж тултраа хэлээр өөрт нь толтож сурахыг байна. Жек хүүгээ өөрөөс нь илүүтэй талд тохирлох сурахыг хүсэж байгаа эсхийг гайхаад манай хүү эд шид сурч чадахгүй ч ирчин болж хүн төрчгнөөс өшөөгөө авах мөрөөдөлтэй хүрч чадна гэж таацаарна. Дараагийн хэсэгт арай том болсон хүүрээдээ эртний эрдэнэ зааж би Жекийг харуулна. Гэвч өшөө авах гэсэн нөрлөн хүслэн түүний батсан шиг тийм жамар байсангүй. Манай хүү сүүлийн 2 жилийн турш аваасаа эрдний эрдэм сурч байгаач анц ч удаа түүнийг ялж чадаагүй битгий өгүүлнэ. Жек хүүтэйгээ модон нэлдээр бэлтгэл хийж явах үед Рейжтэй бэлдэн аавыгаа заавал ялна гэж шийднэ. Аавынхаа хөдөлгөөнийг анхааралтай ажиглаад манай хүү Жекийг илдээ далах яг тэр акшн нэргэж хажуу талаас нь давтлах боломжийг ашиглах хэрэгтэй гэж таацаасан. Тэр акшн тэр боломжийг ашиглаж төлөвлөсөн хөдөлгөөнөө хийхийг оролдов. Харамсалтай нарийн хөлн ороод цалдаж аавынх нь модон бэлд толгойроо шууд босныг тэр бүхих үйдэв. Дахиад цөхөөсөн Рэй ягаад дандаа ингэж төгсдөг байна гэж гайхна. Түүний биеийн тархины хурдыг нь гүйцэхгүй. Энэ болохыг гар хөлн түүнийг өргөж хойш нь татж байна гэж тэр бодов. Дараа нь толгойдоо цохиулаад ухаан алсан хөр хийж орон дээрээс ирэхэд Жек баг зэрэг инээн. Түүнийг инээхийг харсан Скарлетт тоглоом тооцохоо болж гэж зандан. Бүүн дөнгөж 4 настай тул арай аярхан байхаггүй. Тэгээд шөнийн шалгалтан өдөхгүй болох гэж байгааг сануулв. Аав нь хэрэг энэ хിവэрэ бэлтгэл хийвэл шалгалтаа дав чадахгүй гэж амандаа өглөнө. Гэвч өөрсөн Скарлетт түүнийг Рэй дэндүү шахна гэж хэлээд заавал тэдний мөрийг дагахар бүгүү. Адл явж хайрчаас ад нь олон сайхан ажил байгааг хэлв. Харин ноён талан их нэртэй түүнийг шахаагүй гэж түүлнэ. Түүнчлэн Рэй дөнгөж баваа учраас бошоо харагдчихээн. Тэр бие хараахан бүрэн өдөртөж чадахгүй байгаа гэлээ. Тэрээр тэдэнд бүтэн нэг жилийн хугацаа байгаа тул хүүгээ Эвери хүлэг баатрын академид орж чадна гэдэгт итгэх хэрэгтэй гэж нэмж хэлв. Үүнийг сонсоод манай хүү шөнийн шалгалт хүртэл дахиад нэг жил байгаар тооцоолж үүнийг хийж чадах болов гэж эргэлзэн. Өөрийгөө улаан зөөгийн хойд дүр учраас хүн шиг сул дараа байхгүй гэж батсан. Райн урам зориг нь сэргийж хэнийг чарч байгаагүй хамгийн хүчрхэг нэгэн болно гэж эцэг ихтэй амлав. Бэлтгэлээ дараагийн төвшөнд гаргахын тулд Жек хүүдээ bijиг хүсэн бөгөөд энэ нь тэдний цаашид бэлтгэл хийж жинхэнэ нэрдэ. Манай хүн барихад дэндүү томдмоор жинхэнэ нэгдийг гартаа томгай хажуухад Жек нэгт түүний биеэ удирдах чадварыг хурдан сайжруулна гэж хэлээд өөр нэг bijиг байгааг чихэн шингэн. Манай хүү аав нь ягаад энэ нууцлаг байгааг гайхам. Тэд дагуулхын өрөөнд очиход түүнийг гайхшруулан шидэд хүүхдээ өгтөн авлаа. Рэунийг ямар ачтай гайхаж яхад аав нь энэ хүүхдийг манаагараа чихдэг тул дутуу унж болохгүй бөгөөд Эвен академийн оюутнууд шавнараа сурахад ашигладаг гэж сануулав. Гэвч тэр хүүхэд дээрээс ижирэнгөө харж аавынх нь хийж буй зүйл үнэн болов гэж гайхна. Үүний дараа Жек хүүгээ хүүхдээрөө давталж үсгийг уриалахад тэрээр сорчдаг гэвчтэйгээр хүлээн авав. Богоогоо халаасны дараа Рэй дээрээ хүүхдээрөө хамаг хүчээрээ дасаахад хүүхдээ нэгдүгээр төвшөндөө
хичээд өгчөв. Гэвч түүхтэн бамбайг ономогц тэр дараа сөрөг зөхөж хийж Рей ниждийг астуулан шидэв. Нэгдүгээр түвшин тусахад жааш хүүгээс ирж хүлээн урам нь хугарав. Хүүгийнхээ урам хугарахыг харсан Жек түүнийг тайвшруулж хэрэг чи ердөө нэгдүгээр түвшин гэж чадвал шөнийн шалгалтыг дарж чадна гэж хэлв. Мөн энэ хүүхдтэйг олж авахын тулд өөрийн олон таньшийг ашигласан гэдгийг нэн хэлв. Үүнийг сонсоод Рей урдынхаас илүү догтолж шалгалтыг дороож даана гэж бодно. Манай хүү энэ удаад заавал ялхаа шидэж шаргуу бэлтгэл хийсээ төлдөж газартаа ичнэ. Түүний хөдөлгөөн нь тархиаг үзэхгүй байгаад Рей гүнзгий санаа алдаж хүний сул дараа бидээ бухимдна. Тэрээр хэрвээ хിവэрээ үргэлжлэж бүз өшөөгөө авах нь байтугай энэ хүүхдтэй ч цацдаггүй гэж цааш тунгаана. Гинт артаас нь нэгэн дуу хадаж яагаад хүүхдтэйгээс хой хүсээд байгааг нь асуухад манай хүү цочин илдээ далаахад бэлдэв. Дуу ханаас гарсныг хайж байгаад тэрээр өөртөө гитэж бай нэг охиныг хараад сандарна. Шар устай охин Рейгээс түүнийг цочоо хой хүсээгүй гэж уушлахгүй юм. Өөрийгөө Эми гэж танилцуулаад энэ тасганд амьдардаг гэдгийг хэлв. Охин Рейг энэ цагт ууланд байхыг хараад анхаарчийг нь татсан тул нэр жаргахаас өмнө уузнаас буухыг санаал шийдснээ хэлв. Бага зэрэг сандарсан тэрээр түүнээс энэ газар аюултай эсхийг асуухад Эми өглөөдөө энэ газар зүгээр өдөр тасаар ярьж эхэлнэ. Гэвч энэ газар ой модтой дэндүү ойрхон учраас нэр жаргасны дараа шид дараатнууд гарч ирж магадгүй билээ. Райд энэ мэдээлэл сонирхолтой санагдаж охиныг ийм их зүйл мэдж байгаад гайхаж байхад Эми өөрийгөө жимс хөөсний ногоо төдөр тул энэ газрыг сайн мэддэг гэж хэлв. Тэгээд удахгүй харахгүй болох тул уулнаас хамтдаа буухаар санал болгоход манай хүү шууд зөвшөөрөв. Тэд нэрсээ солилцоход Эми түүний нэрийг хэдийн мэддэг байсан бөгөөд учир нь тэр тасгандаа алдартай ажээ. Үүнийг сонсоод гайхаагүй Райд тасгандаа алдартай байгаарийнхаа шалтгааныг мэдчихсэн тул бодож дарагтав. Олон хүмүүс Таланы гэр бүлийг ялангуяа Жекийг биширдэг бөгөөд түүнийг тасганаар авсгаж явахад нь ихвчлэн нэгж ярьцдаг байна. Гэвч түүнийг улаан өстэй хүрээтэйгээ тасганаар явж явахад зарим хүмүүс хүүг нь хараал хүрсэн. Тэр хараал нь халдвартай байж магадгүй гэж ховж үгэрнэ. Энэ тасганд Жекийн хүүгээс өөр ямар ч хүн улаан өстэй төрж байгаагүй бололтой. Им хатуу өсөй сансаад Рай хүмүүс түүний эцэг эхийг хүнддэрч өөрөөс нь үндэслэхүүгээр айж байна гэж бодно. Тэр шалтгаанаар тэрээр тасгандаа хинж таалагддаггүй. Харин илхийн нэгэн болж лөө байсан өмнөх хэмдэртээ эргэн санана. Тэгээд тэр энэ нь хүүхдүүдийг айлахын тулд дагшин аимшигт улаан зуунуудын түүхийг өргөж ярьдаг насанд хүрэгчдээс болсон болов гэж гайхна. Улаан бос хүч чадрыг илэрхийлдэг өнгө боловч тэрний шар бол хүний нийгэм дэнэн буцар муу юм. Шуналтай хүмүүс өөрсдөө тэдний төр зүйлийг устгасан авчаа түүхэнд өргөжлөг муу мухагаар бичиж үлдээдэг энэ хачирхалтай байдлыг тэр хэрэгцүүлнэ. Өөрсдийнхөө өшөө олтыг зүтгэн Райтэд зөвхөн өөрсдөө хамгаалахын тулд гэсэн гэж хэлв. Гэвч хүмүүс үүнийг тэдний хэрцгий дагшин байдлын нотлохоо гэж үзсэн. Мандай хүн төрөлхтөн ямар заван бэ гэсэн бодол давтан зогсож байхад Эми түүнээс юу бодож байгаа гэсэн яриг нь төслөв. Үүний дараа тэр бодлоос сальж түүнийг даган уулнаас бөө. Эми сүүлийн үед түүнийг уулын ойролцоо дандаа харах болсон тухайгаа ярьж бичбис хийж байгаа шиг нь асуув. Хүү түүнд сэрэнчин болохыг хүсдэг гэж хэлэхэд Рейгийн авт сони царын ганц сэрэнчин учраас Эмид энэ нь үнэхээр доо санагдана. Дараа нь тэр хүүгээс шөнийн академид ирсхүү гэж асуухад хүү толгой төхөв. Яриагаа өргөжлүүлэн Эми өөрийнх нь ах бас шалгалт өгөх гэж байгаа. Ах нь үнэхээр хүчтэй бөгөөд тасхан түүнийг хинч дийшгүй гэж гайхуулгач. Ингийн хүмүүс сэлэмний эрдэм сорох боломж олддоггүй байхад Рийг аван соргодог. Болохоор ахын түүнд атар хатдаг тухай ярина. Рей түүнийг ахтай эсхийг асуухад шаргаластай охин догдолж ахтай найзлах уу тэгвэл хамт бэлтгэл хийж олно штэ гэж гойно. Тэр мөчид тэдний яриаг хөлийн чимээ таслах бөгөөд энэ нь Эмигийн ах гэрээ байх ба улаан өстэй хүүхд үгээс нь халтхал бүдүүлгээр тушаана. Ахыг нь хараад Эмирийг хамгаалах мэд урдуур нь орж тэр надад юу ч хийгээгүй гэж ахтай тайлбарсна. Гэрээ өрөх шалхан улаан өстэй хүүтэй хамт байлаа гэж дүүгээ байцааж түүнийг хараалтай тэр нь халтуртай гэдгийг сануулна. Дараа нь тэр хараалаас бож дүүгийнх нь ус улаан болцсон уу үгүй юу гэдгийг шалгахаар өсөнд нь хүрнэ. Ахынхаа бүдүүлэг авирт Эми дөрвөлцөөр гэртээ хамт явсан хоёр хүрээлүүд дөхөж ирнэ. Эмитэй хамт алхалаа гэж нүүр бартан бантан бэ хэмээн дарамжилна. Тэр хоёр улаан өстэй хүүхдээ ирхэж чам шиг хараалтай хүүхдийг өсгөх гэж аав ээж чинь завдаг бахта гэж тохорхон. Тэд өөрсдөө энгийн хүмүүс тус хараалтай орооцолхойг хүсэхгүй байна гэд Ригер бүзэрээ тасхнаас нөхийг харуулж өгнө. Тэдний нэг нь эдгээр их зантай адил явж хайгч дор тартуудыг өрөвдөх ямар чалхан байхгүй гэж нь хэлнэ. Энэ үгийг сонсонгүүтрээ урандаа надраа зангидж дээш хүүхүүгийн нөөрлөө хүчтэй цохиод авна. Тэр дүүгүй байхаа болж гэрэг цохиор талаас нь ч түүний нэг дагалдагч урдуур нарт цохилтыг авна. Гэвч түүний цохилт маш хүчтэй байсан тул гэрэгч мөн аж шидэж орхино. Тэгээд хүү аав ээжийн дарамжилсан хүний ирж задахыг хүссэн гэдгээ тодорхой хэлнэ. Гэрээ түүнийг рээ талан гэж дуудаад аав ээж нь хоёулаа адил явж хайгч аав нь сэлэмчин гэдгийг мэднэ гэж хэлнэ. Түүнийг бич тэрсэн гэж батсан гэрээ түүнийг тулаанд додож алхахыг хүсэхгүй байгаа тул зэгсэн хэрэгшгүй гэдгээ хэлнэ. Тэр хоёр хоёулаас ихмээ хаяхад Рэ надад хамаагүй болохоор цөмөрөө нэгэн зэрэг дайрч болно шүү гэж хэлнэ. Тэд бие биенээ надраар цахиж тулаан өргөжлөнө. Гэвч хөөсөл дараа хүний биеэсээ болж хүн бэртэл авч гэргийн сүлжийн хүчтэй цавхалтад газар чидэгдэн өнхон тэр хөрхий хүү цасаа гоожулан газар дунах бөгөөд гэрээ түүнийг бөөж өгсөн үү гэж асуухад Рэ бөөж өгөөгүй бололтой. Яаж игээ тусаад байна? Энэ хооронд гэрээ түүнийг даагшлан агуу сэлэнчин аав нь бэлтгэсэн байтал ийм
марчаагүй байгаад нь урам хугарч чана гэж босдно. Дээрс хөхөө өөрийгөө дүүээс гэж аав нь жирийн хоттой ч өөрөө мундаг сэрэмчин гэж сайрхана. Түүний өрмөг хугалахын тулд тахирхүү сэрэмчин болохоо болж өөрийнхөө чаддаг зүйлийг хий гэж хэлнэ. Үүнийг сонсоход тэрхүү хатуу өсрээгийн толгойд цуурайтаж тэр газар тэтгэж найдваргүй хөвтнө. Гэртээ хараад ими бүдүүлдэг хаягаа хитрүүлчихвэ гэж зэмжин. Гэвч гэрийн өөрийнхөө үйлчлийг зөвтгөж Риунийг хүртэх ёстой байсан гэд олон хүн тэр хараалт улаан өстэй хүүгээс айдаг тус цаашид түүнээс хол байхыг дүүдэн харуулна. Тэрээр Легийн аав ээж адлавч хайчид харин тэдний аав ээж жирийн хүмүүс гэдгийг тодтогно. Үүнийг сонсоод ими уурсан хашгирч ахыгаа үзэн ядж байгаагаа өгсөн. Хоолоо өөрөө олж ид гэж хэлнэ. Дүүн өөртөө сонгодоход гэрээ гарт ирэх зүйлээ анзаарна. Тэрээр хонхорхойг хараад хэрэг хамгаалалтын хуйггүй байсан бол ихний цагтаар гарын хугарч Ри тулаанд ялах байж гэж таамаглана. Дараагийн хэсэг Ри нүрээрээ дүүрэн шархсаар өвтө хувцсан шавар байцсан гэртээ ирж байгаа нь харагдана. Орой хоол хийгээд завгүй байсан ээж нь түүн рүү ирж харна. Тэрээр хүүгээ яагаад хоцорсныг асууж бэрчсэн ядарсан хүүгээ хараад ганцхан харцаарч зогцсныг нь гадарна. Хүү ээжтэй зүгээр бэрчгийн үеэр бэрчсэн гэж хэлдэгч ээж нь түүнийг хож хийж байгааг мэдэж хүүхдүүд түүнийг дээршсэн гэж бодно. Скарлетт шархигийн шалгах зур зөрүүд түүнийг үгүйсгэн. Ри өргөж хүчтэй дөр үзүүлдэг байсан бөгөөд одоо өөрийгөө эр хүн болсон гэж хэлж байгаа нь энд ч бас адилхан зангаар хаж байгааг харуулна. Энэ хооронд Жек хүүгийнхээ хаж өгсгийг сонсоод биш твичтэй шаргууж ирж байгаад нь сайшаана. Орой хоолны цаг төхөж байхад хүү дахин нэг удаа биш твич хийхээ шийднэ. Эцэг гэхэн түүнийг цасаахыг оролцсон ч тэр тиймж их хугацаа орохгүй гэж хэлж тэднийг ятгах чадна. Агуулхад Ри хүүхдийг нэгдүгээр төвшөнд төвчүүлэх бөгөөд тэрээр энэ хүүхдийн дайралтын арга барьж аж хэдийн дасан тал дайрчдуудаас хязбархан болтно. Тэрээр боломж хайн сэлмээ байрлуулж цохижт хингүүд сэлмэнд модон багнанд гацаж Риг цочрон сэлмээ сугалж авах гэж оролдоход сэлмэн цорно. Түүнийг үгээр оролдож хооронд хүүхдээ түүнийг араасан цохиж хөрхий хөвцөндөө хашгирна. Маргааш нь Ри ус руу алхаж байгаад Асаас Эми засч байгааг олж харна. Хүү түүнийг өөрийг нь хүлээжсэн гэж асуухад тэрээр ицсэн байдалтай Рид мэдчихнэ. Мөн тэрээр ахийнхаа өмнөөс түүнээс өөрчлөлт гойно. Рэн нь түүний буруу биш гэдгийг хэлж өөрөө хангалттай хүчтэй байгаагүй хэмээн бурууг өөртөө хүлээн. Зөөлөн сэтвчтэй Эми нулимс төсөлөх бөгөөд улаан өстэй хүүхэн төрсөвтөн гэж ямар ядармаар амтдвэ гэж засгсан байдалтай харагдана. Тэрээр бусадтай харилцаж сурах хэрэгтэй гэж бодонгоо охиныг тайвшруулахыг хичээнэ. Үүний дараа тэрээр өөрчлөлтийг нь хүлээж авснаа мэдэгдэхийн тулд Эмигийн сагснаас алим авч охин гэрийг дахиж түнд төгөөгөхгүй тус санаа зовох хэрэггүй гэж хэлнэ. Тэр өдрөөс хойш шаргаал өстэй охин өдөр бүр нэг газартаа ирэх бөгөөд удалгүй хүү Эмиг дэрэгдээ байрахад тасна. Дараагийн хэсэг талааны гэрийн үдийг мортой хоёрт цэргүүд бүсрэн зогсож байгаа нь харагдана. Жек Скарлетт хоёртой гахтай ярилцах бөгөөд тэрээр ойр орчмын төсгөнүүд л үйл мэдээг гэрчүүл харсан тухай тэдэнд мэдээлнэ. Үүнийг сонсоод Жек өрсөх бөгөөд тодорхой гэрч байхгүй. Чад хэдийн халтуураас хэрэгчэд байгаа. Тэдгээр хүмүүс одоогоор юу болсныг хийж чадахгүй ухаан санаа самуурсан дагаар дуулахна. Ийм учраас дархан надад явж хаягчдаас төсөн төсгөө шийджээ. Санаа зовсон Скарлетт тэдгээр зөөс хүмүүсийн амьдардаг газар түзэгдэх хэсгүүд тул үнд баг зэрэг гайхна. Тэрээр нөхцөл байдлыг хэвийн бүс гэж үзэн нөхөртэйгөө хамт явах шаардна. Гэвч Жек татгалзаж энэ бол зүгээр таринуулын даалхавар гэдгийг хэлнэ. Түүнээс гадна Ри удахгүй шалгалт өгөх тул тэдний хэнийг түүнийг асрах хэрэгтэй гэдгийг сануулна. Скарлетт дургүй байсан ч Жек түүнийг тайвшруулж нэг мэдгэж буцаад ийн гэж хэлнэ. Тэрээр эцэст нь зөвшөөрч нөхөртөө боломжтой явахыг зөвшөөрнө. Дараагийн хэсэгт Ри бичлэг хийж явахдаа амьсгаа гадарах гэж хүн дээр амьсгадна. Тэр хүний биеэ сайн өдөрт чадахгүй байгаа тул өөрийнхөө хөдөлгөөнд сэтгэл хангалуун бүс хിവэр байна. Тэрээр арга шарахад ном уншиж буй Эмигийн дүр төрх түүний зүрхний цахилтыг төрөсгөн. Үүнийг анзаарангууд тэрээр ухаан орохоор өөрийгөө нүүрслөө нархатна. Үүний дараа тэрээр шагаал өстэй охин руу алхаж харих цаг болсон тул өнөөдөртөө ингэж зогсохыг хэлнэ. Энэ хооронд номондоо хитрхи уйлсан Эми цаг хэр өрөөцнийг анзаараагүй байх бөгөөд тэд хамтдаа ууснаас уруудан алхана. Замдаарэ түүнээс хүмүүс түүнийг улаан өстэй хараалтай гэж өргөж ярьдаг тул өөрөөс нь болж тасганд гэршүүж байгаа эсхийг насна. Үүнийг сонсоод охин найзуудын харийн талаар юу гэж хэлснийг түүнд ярьж улаан өс аимшигтай гэхээсээ илүү дог харагддаг. Тус тэгж бодж ойр тэдний хох гэж хэлв. Дараа нь тэр түүний нэрийг дуудаж улаан өстэй байсан ч хамаагүй онцгой хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд өөрөөрөө байхыг цагшаа. Сүүлчийн өгүүлбэр түүнд нэгийг бодогдуулж гэргийн өртөнд чаддаг зүйлээ хийх талаар хийжсэн санаанд нь орж ирэв. Тэр үүнийг ухаарад инээн сүйж Эмид баярснаа баяртайгаар илэрхийлээд баяртай гэж хартааллаа. Гэртээ харингуу тэр агуулхан өрөөлөө орж утсан хүүхдийг нэгдүгээр төвшөнд идэвхжүүлв. Тэр амандаа сэрэмзэн хоёр гараа модон шашин дээр тавьж байрлаа эзлэв. Өөрөөрөө байж чадсан манай хүү яг л тэр хിവэрэ хөдөлж эхэллээ. Тэр илүү шалмгаа болж дөрөв мөчөөрөө хөдөлжсэн тал хөдөлгөөн улам хорцов. Сул талыг нь олж хармагцаа тэр сэлмээрээ хамаг хүчээрээ тавчив. Тэгээд тэр шууд нэгдүгээр
түвшнийг давж чадлаа. Амжилттай урамсан тэрээр 1-р түвшнийг давсан тул Сүний академийн шалгалтад тэнцэх боломжтой хязгаараа шалгахаар шийдэж 2-р түвшнийг идэвхжүүлв. Өгсөөрт Жек даалгаварт явахаар бич байгаа харагдана. Дөнгөж сэрсэнрээ аавынхаа явахаар бэлдэж байгааг харж хаацах гэж байгааг юм гайхав. Аав нь түүнээс уушлалгүйж гэрээсээ төрөх хугацаагаар явж шалгалт өгөх үед нь амжиж ирнэ гэдгийг хэлв. Жек хүүдээ өөрийгөө байхгүй хавар утсан хүүхэлтэй дээр чадхаараа их дадлага хийхийг зөвлөв. Тэр рүү татар инээн сэвлэж хүүгээ хүүхэлтэйг ялж чадна гэдэгт итгэж байгаагаа хэлжээ. Улаан өстэй хүү аавдаа өөрийн жижиг ёстой хэлэх гэж байтал. Байшингийн гадаа Жекийг хүжээж исэн хүмүүс дааш хорт явахаар дуудав. Жек явахдаа их нэртэй бие бодоорой гэж хэлээд түүний санах болно гэдгээд олгов. Энэ хооронд Райтын засаад дөнгөж сая утсан хүүхэлтэйг ярьсан тул энэ нь тийм зүсвэрхийн асуудал биш хэмээн инээмсэв. Тэр аавыгаа гэртээ ирэхтэн том гинтийн бижиг барихаар шийдэж уулын дадлага ихэр одов. Замдаа тэр Жекийг өөрийг нь ялахыг хараад хэрхэн хүлээж авах гэж гайхаж явав. Аавынхаа хариу үйлчлэгийг харах сонирхолтой байна да гэж бодохын зэрэгцээ асуудлаа шийдэх арга олсон нь эмигийн өгсөн зөвлөгөөний ач тус гэдгийг харав. Манай хүү докторч талархаж байгаач өөрийгөө улам бүр хүн шиг болж байгааг анзаарлаа. Рай хүмүүс бол аимшигтай. Гэхдээ түүний эцэг их болон эми бол онцгой тохиолдолд тул тэднээс өшөө авахгүй гэж өөртөө санаалав. Тэр уул дөрвөлжлүүлэн авирахтаа өнөөдөр эми ирэхгүй хандахтаа гэж хайхав. Гэвч дараа нь тэр түүнийг хитрхи төвчээргүй хүлээж байгаагаа харлаа. Тэр тоохгүй байгаа дүр үзүүлж одоо түүний бэлтгэл хинч сайд болж чадахгүй гэж өөрийгөө тайвшруулв. Тэр өөрийгөө хүчрэхийг улаанлуу тул хүний сэтгэл хөдлөлд давтаж болохгүй гэдгээ санууллаа. Дараагийн хэсэгт Рай ундад хорхорч байснаа гинт нүдэ нээв. Рай сэрээд хугацаа хожимдсныг ухаарч гэртээ хордон харихгүй бол өвсөсөн гэж бодлоо. Ууснаас уруудан гүйж явахдаа тэр эмэд талархсаа илэрхийлээгүй байгаагаа санаж маргааш баярснаа хэлхээ шийдэв. Тосгонд буцаж ирэхэд аль хэдийн бүрэнхий басан байх бөгөөд хүмүүс цовсон баруун зүгт хайгуул хийх талаар хэлцэж байхыг тэр харав. Энэ нь хүүхдүүдийг харсан гих дарханы байцааж буй гэрээ эми хоёрын аав байж таарав. Дархан өнөө өглөө тэр дөрвөн хүүхэд түүний дэлгүүрээс шинжээсээ хөдөлж авахар ирснийг мөн шаргал өстэй хүү бусдад шидэд аратан амнахаар ойроо явна гэж хэлхийг сонссоноо хэлв. Эми гэрээ хоёрын эцэг хүүхдүүдээ алдахаас айж түүжийн төвшөөртэй байх зөөр нөгөө хоёр хүүхэд болох Боб Кэл хоёрын ээж тахны хувцснаас зааж хүүхдүүдийг ойроо ганцаархан нь явуулсан гэж буруутгав. Сандарсан хөрхи эр эмэгтэйг тайвшруулахыг хичээж тэднийг ойроо үнэхээр явна гэж мэдээгүй гэдгийг тайлбарлав. Үүний дараа хоёр шаргал өстэй хүүхдийн аав шин ой дотор хитрхи аюултай. Тул хамт хамгаалж өчтгийг дуутахыг дарханд тушаалаа. Настай эрт тушааснаар нь хийж хооронд гэрдүүгээ алхаж исэн улаан өстэй хүү гэргийн сарггүй болсон жижиг бүсгийн талаар бодов. Тэр тэдэнд хүртэх ёстой зүйл нь ирсэн нь үеийн мөр хийж бодов. Тэр тэднийг шидэд араатнуудад алуулсан болж өөрт нь ажиж багсахж дээ гэж бодон эмийг санаа хүчлээ огт таасангүй. Охины тухай бодохгүй хичээ. Рай үнийг мартахыг оролдох зураа түүний өөртөө ямар тажгүй харцж байсныг мөн түүнээс өшөө авахыг хүсэхгүй байгаа ч түүнд тэнэг авахыг санав. Нөгөө талд хүмүүс ойроо явахаар бамбар болон хэрэгслүүдийг цуглуулжээ. Хүний амьдрал ямар богино хон бэ? Тэдний алуулж өгөх нь цаг хугацааны асуудал хэмээн манай хүү цааш хахаар шийдэв. Гэвч тэр агшин түүний толгойд эмигийн төрх гэс хийж үзэгдэв. Тэр өөртөө олох уурын гэсэн зан байгааг сануулад шийдвэрээ тэхэн ботход хүргэж буй энэ мэдрэмж юу болохыг гайхав. Тэр илүү зүйл бодолгүй ирж хараад эми ямар ч буруугүй бас утсан хүүхдтэйг ярихад төсөлсөнд нь талархаж амжаагүй байгаагаа бодлоо. Дүр зураг ойроо шигчих бөгөөд хоёр шидэд аратан хүнд бичсэн байх уу Кейл. Боб хоёр зүрхэн дээр хангуй хөвтөж бай. Эми ясандаа ойрч байх зур гэрээ дүүгээ шидэд аратнаас хамгаалахар хичээн. Тэр эмид хөдөлгөхгүй байхыг тушаагаад гартаа сэлэн барин аратантай тусбахаар бэлдэв. Рэй өөрөө гүйж явахтаа өнөрч үзээд цасны өнөрийг танив. Эмиг аюулд орсон гэж бодсон шигэн тэр өгсөн залууч төрийн чанаа олж түүний гидсэн дээр сэрний зүсэлтийг шалгатал дузаахан хിവэр байв. Энэ нь тэднийг орхон байгааг түүнд дэвшлв. Эргэн тойрондох хүжимөр болон гол мөрөөд бүгд холцсон байсан тул түүний толгой эргэв. Сандарсан тэрээр аль зүг рүү явхаа бодож байтал яг тэр үед нэг хашгирах дуу сонсогдов. Энэ нь аратантай тулдаж буй эмигийн хашгираа байх шиг байв. Гэрээ нас бие гүйцэн чөтгөрийн чонод модоо шидэгдээд газар тонов. Энэ хооронд чөтгөрийн чон хин нэгнийг таслахаар ирэхийг найдан толгойгоо дараа нүдэ анисан эми рүү дайрахаар ертөн нэлээ. Яг тэр үед тэр сэрэн зүрхтөөг сонсоод нүдэ нэтэж Рай чантай тулдаж чаны амруу сэлмэрээ цохиж байхыг харав. Тэр эмийг зүгээр эсхийг шалгаж явах зур гэрээ болон бусад хүмүүсийн биеийн байдал сайн биш байв. Яг тэр мөчөд төхөн лэг болгоомжтой байхыг анхаарсан боловч хитрхи яриадсан байв. Тэгээд чон түүний гарыг мажиж орхив. Хүүгийн бэртгийг харсан эми ясандаа түүний нэрийг хашгирсан ч Рай зүгээр гэдгийг хэлж тинч амархан өгөхгүй гэж түүнийг тайвшруулв. Ингээд тэр чоныг эмигээс холдуулсан төрөгдүүлэхээр шийдэж модны мөчрлөө өсрөв. Гэвч чон модны мөчрийг хатсан тул тэр даруй доош нь сандарсан манай хүү энэ биеийн дэндүү солдараа бөгөөд нас би гүйцэн чаныг дийшгүй гэж бодлоо. Рай нас бие гүйцэн чантай ганцаараа тэнцэж ядан өөрийнх нь хорд юу ч биш
бөгөөд түүнийг огт холдуулж чадахгүй байгаагаа харна. Өмнө нь чөтгөрийн чон түүний хувьд юу ч биш байсан бол одоо тэр түүнийг гинтэж чадахгүй байв. Тэр чөтгөрийн чаныг эвлэр хүмүүс минийх тул тэдэнд хүрч болохгүй гэж сүрдүүлв. Манай хүү удаан тисэж чадахгүй тул дайрчдад бэлдэж чаны сул тал руу чивжүүлв. Риамандаас хэмээн хамаг хүчээрээ цавчнуудыг шархтуулсан ч баг хөрс очруулсандаа өөртөө урам нь хоров. Дараа нь тэр өнгөрсөн үеэ бодож ганцхан цавхилтоор л түүнийг тас татаж чадах байснаа саналаа. Гэвч одоо тэр хүний зэвсэгт найдахаас өөр аргагүй болжээ. Чөтгөрийн чон дахин нэг удаа дайрах бөгөөд энэ удаад манай руу хүү хүлээж сул ташиг хайв. Тэр сэрмээрээ цавчиж нэг хүлийг нь тасдаж чадсан бөгөөд чон газар тойчв. Рэг имэрүү анхаарлаа хандуулах яг тэр мөчөд чон хаанаас ч юм бэ гинт дайрсан бөгөөд манай хүү болтож амжлаа. Гинтийн дайрт тэрээр сэрмээ дахин амандаа зугаад чоныг хамаг хүчээрээ цохиж эцэст нь устгав. Тэгээд тэр газарт донож ухаан арт хасаа өмнөх хүнийг дэлгэж гарч ирэв. Шинэ ор чадвар нэгдэж донд зэрэглэлийн аратны базар хасныг нь мэддэг. Хүнд бэрцэн тэрээр дэлгэц дээрхийн хэрэггүй мэдээлэл юу болохыг гайхаж ухаангүй хөвтөж дөөслөө харав. Тэднийг аврахгүй бол цасны илүү олон шидэт аратнуудыг татах болно гэж тэр тунгаан бодно. Өвдөлтөж жирэн тэдэнд лөө алхаж гэрэг мөрөн дээрээ тавьж имийг гар дээрээ тавирв. Гэрийн өөрийг нь өргөж яваа улаан өстэй хүү зурус хараад ухаан алхахад хүүгийн хязгаар нэртэ хоёр хүн аврах явж байлаа. Ойн дунд ухаангүй хөвтөх Боб Кейл хоёрыг үждээгээд тэр чадах бүхнээ хийсэн бөгөөд үлдсэн нь түүний хяналтаас гадуур гэж үзв. Тэрээр хүн дээр амсгацаар харах хойгоос гарч ирэв. Тасганыхоо нойруу явсан хүүхдүүдийг хайхарахаас бамбар Зэвсэг барин явахтаа тэднийг гарч ирэхийг болж харав. Тэд хүүхдүүдийн эцэг гэхэд хордон мэдэгдэхэд тасганы нэг хүн түүнийг талааны гэр бүлийн улаан өстэй хүү болохыг танив. Замдаа цусан тасвсаар байсан рээ тасганыхон тандна. Ухаан алдсан гэрээ Эми хоёр тусчхаг яарангойж тэдэнд итгэж хэрэгтэй байж магадгүй хийв. Манай хүү газарт оноход тасганыхон өөр хоёр хүүхдтэй ойгоос гарч ирсэн улаан өстэй хүүгийн талаар шимждэж эхлэв. Шид араатнуудаар дүүрэн байхад хүүхдүүд яагаад шин тийшээ ясныг тэд тааварж байлаа. Тэднийг өргөжлөсөн ховжиг ярих зур. Нэг нь тэдэнд зүггүйж ирээд өөрийн хоёр хүү болох Боб Кейл хоёр байхгүй байгааг харин сандрав. Сандарсан тэрээр эргэн тойрно харч гэрээ Эми хоёртоо өнгөв. Тэр үед тэдний аав нь өөрийнх нь хүүхдүүд ойгоос амьд харч чадсан царийн ганц хүмүүс болохыг хэлв. Сандарсан их хороо орохыг оролцсон ч тасганыхон түүнийг тайрчих шаардаж ганцаараа явж болохгүй гэж зогсооход тэр тэднийг холцороод химээ хашгичв. Шаналсан их хүүхдүүдээ болохоор ойроо гүн оров. Гэвч түүнийг өгтлэн айлгсан шидэд араатнуудын аим шигнүүдийг хараад нуруугаар нь хүү таргиж тэр тасганыхон л хурдан буцажгүй. Тасганыхон түүнийг буцаж ирлээ гэж юмлэхэд айд сандарсан нэмэгтэй огтай байгаагүй гэж зүтгэв. Өөрөндөө галзуурсан нэмэгтэрийн цахнаас шүүрэн авч Боб Кейл хоёр хаан байгаа гэсэн. Тэрээр бүх зүйлийг улаан өстэй хөрөөж хийж тэр хоёр сайн хүүхдүүд тул тийшээ явах шалтгаан байхгүй. Хүү тэдний хууч ойроо дагаж ясан гэж буруутгав. Рэй тэднийг өрөө татсан гарцаагүй гэж өцсөн хорон санаад эмэгтэй түүний нүүр рүү алхадаж улаан өс бол муу эргэхийн мэдчихсэн гэд Ренга хамшиг зовлон авчирдаг тэндэг гэв. Үүнийг сонссон бүсэд тасганыхан шивнэлдэж ганцаараа гарч чадсан тул улаан өстэй хүү үнэхээр гэр хүүхдүүдийг хуурсан байх гэж таамаглав. Тасганыхан энэ бүхэнд Рен буруутгахдаа хөөрхий хүүг үг хэлхийг шаардаж хүүхдүүдийг нь хаашин дагуулж ясныг асууж хэлв. Галзуурх төгсөн их Рен нүрдөө алхацаар байсан бөгөөд яагаад зөвхөн гэрээ Эми хоёрыг авчирсан. Түүний хүүхдүүд хаана байгаа гэсэн. Хизэгч тэнхшгүй болсон хөөрхий хүү хүүхдүүд нь ойд байгааг түнд доолгов. Түүний хүүдэнд цаст мангас гэж дуудсан эмэгтэй түүнийг шидэж тэд өвдөө хүүхдүүд штэ. Тэгэхээр яаж тэнд хөөж үлдээж чадваа химэн шимж. Рен хийсэн зүйлийг хизээч олчихгүй гэв. Их бүсэд тасганыханаас хамт ойроо явахыг гуйсан боловч тэд шалтгаан тоочин татгалзаж гэрт нь хүүхдүүд нь хүлээж байгаа хэлв. Энэ хооронд биеийн байдал нь муу байгаа хүмүүс тэднийг өөрийг нь бас хүүхэд гэдгийг мартсан болов. Эсвэл зөвхөн улаан өстэй болохоор нь хүн гэж үзэхгүй байна уу гэж бодон. Эдгээр хорон санаад хүмүүс түүний хүүхэд биш мангас гэж бодож байна. Химэн саналаа. Нэгнийх нь гараас гал бамбарыг булаач авсан эмэгтэйрээ төхөж чачна. Түүний хизээч олсохгүй гэдгийг хэлээд энэ улаан өстэй мангас хөхстэй гэж дүүнэв. Эдгээр хүмүүсийг харж байсан рээ тэднийг ямар ч хараатнаас илүү аимшигтай бөгөөд жинхэнэ мангасууд нь тэд өөрсдөө юм байна гэж тунхаа. Эмэгтэй түүнийг алхаар гал бамбараа орхиход түүний амьдаш нүдний өмнөөр нь жилсэн өнгөрөв. Гэвч манай хүү зөөлөн нэнэн зүлж улаан луу байж гал бамбарт өгөх нь готомшигтай хэрэг гэж бодов. Түүнийг сүйчин мөчөө бодож байхад эмэгтэй бамбараараа рэлүү зөхөв. Гэвч яг тэр мөчөд хэнийг нь түүний урд өсрөн орсоо. Энэ нь хамгаалалтын хуйгараа дайртыг зөксөөсөн гэрээ байлаа. Шар өстэй хүрээ орохыг харсан тасганыхон түүнийг мангасыг орсондоо галзарсан байх хэвээр. Тэр мангас гэрэгч бас холдсон байна гэж зүтгэв. Шар өстэй хүүгийн хамгаалж буй мангасыг аль хэмээн тэднийг хашигчаад гэрээ тэдэн лөө өхийн харцаар харж өвдөө таамаглал дээр үндэслэн
хүртэл түүнийг ашиг гэж байгаа тэд өөрсдөө галзарсан байна гэв. Улаан өстэй хүүг хамгаалж Гэри түүний урдуур хайж төгсөөд Рэй бол түүний аврагч туус гар хүрэхгүй байхыг тасханыхан дахаар болов. Тэрхүү аимшигт явдлын дараа манай хүүд өрөг нь бүх зүйл буруутхан алхадаж гай хамшигын од гэж дуудаж буй эмэгтэй тухай хартаарсан зүйл зөвлөгдөв. Мөн түүний аим насыг зөржөөслөхийг шаардаж өөрөг нь алхаар дайрах шийдвэртнүүдийн тухай өнгөрсөн үеийн санагджээ. Өөрөг нь өхөөшгийг хүссэн хүмүүсийн тухай зүйлсэн Рэй айсандаа сэрч унтж явахдаа гарыг нь натхан уйлж буй ээж лүгээ өнгийн харав. Манай хүмүүс үнэхээр үзэсгэлэнтэй атлаа ямар хэрцгий юм бэ гэж бодно. Түүнийг өндөөж суугаад Скарлетт сэрж Рэй сэрхийг хараад баяр хөөр тавтав. Зүүдүү гэж гайхсан ээж нь түүнийг чанга тэрвэрч Рэй дахин хизээч сэрхгүй байх гэж бодож байснаа хэлж талархаж байлаа. Түүнийг чанга тэрвэрэхэд Рэй өвдсөндөө ярьж Скарлетт түүний хിവэрээ өвдөж байгааг мэдээд бодлогогүй ааширсныхан лай гэж хэлв. Сонирхсан хүү маань хэр удаан унтснаа асуухад ээж нь түүнийг бүтэн 7 хоногийн турш унтсан болохыг хэлв. Скарлетт хэрэг түүнээс сэрээгүй бас аавд нь юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байсан хэмээн баярын нэрэн сонхов. Үүнийг сонсоод Рэйд байсан хүмүүсийн талаар асуухад ээж нь түүний аварсан 2 хүүхэд хөнгөн бэрцэн ч зүгээр байгааг дуулгав. Гэвч Боб, Кейл 2 сургаггүй хിവэр байгаа бөгөөд тэднийг арааднуудад алуулсан даах гэж тэр таамаглаж байлаа. Дараа нь бид Скарлеттийн өнгөрсөн үе рүү очих бөгөөд тэрээр ойд эрэхтэй хүүгээд тасханыханд задууж байгааг харжээ. Гэри түүнийг хамгаалж тэд ойроо өөрсдөө ясан бөгөөд Рэй тэднийг аварсан гэдгийг тэдэнд ойлгуулахыг хичээв. Тасханыхан түүнд итгэхгүй байх шиг санагдахад Скарлетт хүүгээ газар тухайн гүрхтгийг харан өрн хөрч өөрийн шидийн хүчийг төвчөөв. Тасханыхан түүнийг тайвшруулж хүүн хүүхдүүдийг ойроо дагуулж асан. Тул хариуцлага хүлээх ёстой гэд их хүний хорт ямар байдгийг мэдэх ёстой гэв. Скарлетт хүнд бэрцэн хүүгээ гар дээрээ аваад тэднийг амьдаар нь идэх мэт төрлийн харцаар харахад Рэй хүртэн задсан эмэгтэй айсандаа чичрэв. Үүний дараа хүүхдүүд нь ойд хавчиж агцсан эмэгтэй нулимс туслалан тасханыханаас хүүхдүүдийг нь аврахайгүй. Тасханыхан түүнийг өрөвдөж тэдүүгээр яаж амьдрах билээ хэмээн шимжлэж байлаа. Скарлетт хүүвээ тэрвэрч байхдаа Рейн талаар ховж ярьж тэрхүү хараалаас хол байх ёстой байсан юм. Хэмээн чалч хүмүүсийг сонсов. Талааны хүүгийн талаар ховж ярьж буй хүнд нөгөөх нь хитрхи чанга байна гэж анхааруулхад ховж яригч хорон муухай инээмсэглэж ой модны тухай ярьж байсан гэв. Хүүгийнхээ тухай хэрцгий өгсөй сонсоод тэрээр Рэй картэрээ өргөн тэндээс холдов. Бодлоосоо салсан Скарлетт түүний толгой гэлж одоо бүх зүйл дуусан тул өөрийгөө бүх буруудах гэж хүдэ хэлв. Энэ зур тэрээр Гэри гэдэг хүү түнд бүх зүйлийг хийсэн гэдгийг дурдж Рэй үнэхээр гайхалтай байсан гэж урамшаалав. Ээж нь түнд идэх юм авчирхаар өрөөнөөс гарав. Ээжигээ өрөөнөөс гарсны дараа Рэй ойд түүний өмнө гарч ирсэн зүйлийн талаар хааж явах шиг байв. Бүх хүнд ийм зүйл байдаг уу гэж түүнийг бодож байх зур. Дэлгэцэн дээр тэр луугийн нүдний ивэж гівч чадваруудын нэгийг дарна. Хөрмөгцсөн чадварыг төвчиж манай залуу ээжийнхээ энергийн төлөвийг хараад шоконд орно. Өмнө нь ийм чадвартай байснаа санаж улаан суу байхдаа янз бүрийн шид хэрэгждэг байснаа дурсан. Гэвч авиасын шалгалтад унснасаа хойш үүнийг дахин ашиглах боломж олдно гэж хизээч сансангүй. Чадвараа дахин ашиглахдаа баяртай байгаарэ. Хүчийн нэгээр нэн гэж бодон дунд зэргийн чөтгөрийн чанааш чалсан. Дунд төвшний араатны босолдогоо харна. Гинтрээ өрөөнд нь утаа гарч байгааг анзаарч ханиалгаж эхэлнэ. Рэй цанхон нэгээд байшин шатаж байна гэж хашгирч тасханыхныг харна. Яг тэр үед ээж нь өрөөнд нь орж ирэн гал гарч байгааг хэлж гал бил гэрээн тарахаас өмнө Рэй гар гэж хэлнэ. Гэвч гал дүрцээр байх бөгөөд Скарлетт шидэрээ түүнийг аварч гажиг зогсооно. Рэй ээжийнхээ гарнаас зурч байхдаа луугийн нүд чадвараа ашигласан байшины шатаасандаа хайж эхэлнэ. Тасханыхны луугийн нүдэрээ шалгаж гартаа гал барьсан Боб Кэш хоёрын ээж буруутан болохыг олж мэднэ. Гал дүр тэдний байшин бүхэлд нь бөхсөн байлаа. Энэ бол талны байшин байна. Хараалцсан хүүгээс л боллоо гэж тасханыхан цэцэрлэж явах хооронд Скарлетт шидэрээ гашиг унтрааж салхи шиг санаална. Гал эцэст нь унтрахад тасханыхан дахиад л хараал гэлзэж улаан өстэй хараалцсан хүү энд удаан байвал сом хүчлээ сүрнэ гэж хэмэлдэн. Энэ хооронд Рэй өөрийнх нь тухайн зүйл ярихыг сонсоод сэтгүүлээр унана. Галаас айсан уу гэж асуух ээжийнх нь дуу түүний бодлыг төсөлнө. Тэр бодлоодоо хаяж ээжийнхээ гараас хөтлөн хажиг тэр дороо үзэж орхихдоо ямар даг байсныг нь хэлнэ. Тэд гэр лүгээ явах замдаа хатаа өксөд гамцсан Рэй тэр хүмүүс гэргийн төдийгөө тэдний цог шатаа хай хүссэн өөрөө хийж бүж хөөшийг хүссэн гэж дүгнэн. Тэрээр өөр хишингээр дүрсэж өшөө авахар шийднэ. Дараа нь манай залуу бэлтгэжтэй явах бөгөөд ээж нь шархан анаагүй байгаа тал өөрийгөө хэтэрхий хүчтэхгүй байхыг захина. Үүний дараа тэр ойд хурж ирээд сэлмээс оголно. Тэгээд луугийн нүдээ өвчүүлж амархан ярьж чадах анхан шатны шидний араатнуудыг хараад баяршина. Шидний араатнуудын нэг болох мадан дээрх сарсан багоо хашиг сармагчин ажин тасцаж идэж эхэлнэ. Рэй луугийн нүдэрээ тэр сармагчинг харж араас нь гитэж очиод сэлмэрийн араатныг цавчна. Манай залуу анхан шатны шидний араатнаас хорийг олж архижээ. Мангасуудыг алсны дараа луугийн систем гарч ирэн түүнд араатны болор асныг нь харуулна. Дэлгэц рүү харангараа 20 араатан алсан ч ердөө 2 хүн болор асан тул энэ надсны хэрэг гэж хэлнэ. Болорыг шингээвэх юу болох бол гэж гайхаж байхдаа
Тэр өсөн гэр бүлийнхээ хажууд Ирисби жижигхэн чаныг харна. Рэй жижигхэн араатныг эрхийг ордож одооноос ихсэн түүний төлөө тололдно гэж хэлнэ. Гэтэл гинт дэрэгц гарч ирж харч төрийн чанын бичлэгийг ном хотох боломж бүрдсэнийг мэдэгдэнэ. Энэ нь юу гэсэн үг болохыг мэдгүйч тэр боломжийг ашиглахаар тавшина. Энэ нь бүтэмжтэй болж хар чанын бичлэгийг ном хотгосонд тэр баярсна. Гэвч ном хотгосон шидний араатан түүний бие рүү ордог гэдгийг мэдээд манай залуу шоконд орно. Тэрээр гайхаж ямар нэгэн гаж нөлөө байхгүй биз. Бас дуудаж гаргаж ирж болох уу гэж логин системээс асууна. Хэрв энэ нь бүтэхгүй бол асан шүү гэжрээ бяцхан зуруу цаашдангуй харна. Аймар логин систем толгоогоо дөхөн. Тэр мөчид тэр өөр нэг өөр чадвар нэг боловч хийх өөр ажилтайгаа тул дараа болохоор хойшлуулна. Тэр сүүхийн нүд чадвараараа сургаггүй болсон хоёр хүүхдийг хайж толгодын дээр байхыг нь олно. Тэрээр агуу шиг харагдах газар тачиж эргэн тойрон зөндөө олон хүүхдэд гоблингээс хэвтэж байхыг харна. Рэй дараа нь Боб Кейл хоёртой адилхан хоёр цогцыг олж харах бөгөөд араатнууд тэдний дотор эрхнийг нь тасдаж бүрэн залгсан болттой байв. Тэдний биеэс хувцас яснаас өөр юу ч үждээгүй. Түл манай залуу хэн болохыг нь башлах тэмдэг болгож хувцснуудыг нь тайж часаасан тхийн. Сүүлд нь шүн Скарлеттрийг шархан нэдгээгүй хад биш түшээх төрүүлээ гэж өгсөөр байна. Өвлөхө болохгүй хот эйжент түүнийг тэгшлүү байна гэж хэлээд хувцсаа завааруулсан тал үргэлжлүүлэн загнана. Үйл явдал улам их чимжиж эвсэгтэй мөч явж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэж дэвшсэн дэвт төрийн банкны даасруу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань. Нэн даруй гаргаж өгье. Таашагдсан бол лайк дарч, сувг сум маань заавал бүрт